За сайн мэцхан уу бүгдээрэнд нь өнөөдрийн мэндийг хүргэе. За би ойрд завгүй байгаад исэн учраас бичлэг оруулж чадахгүй нэлээд удсан байгаа. За тэгэхээр өнөөдөр бүгдээрээ ямар сэдвээр ярилцах вэ гэхээр за цөсний ургацхийн талаар өөрөөр хэлбэл цөсөнд ургацаг үүсэх нь хэр аюултай, ямар эмчилгээ хийдэг болон за цөсөнд ургацаг үүсэхээр цөсний хүйдийг заавал мэдсэслэр авах ёстой юу гэдэг талаар өнөөдөр бүгдээрээ ярилцъя. За тэгэхээр ургацаг гэхээр зарим хүмүүс бас яг юу хэлээд байдаг талаар сайн мэддэггүй. Тэгэхээр энэ ургацаг гэж юм байна юу хэлдэг вэ гэхээр за бидний цөс, ходоод, гидэс гэх мэт иймэрхүү хүндийтэй эрхтний дотор талын хан маань хавтгай байх ёстой байтал ямар нэг шалтгаанаас болоод тэр ханы дотор талын давхарх буюу одоо салстын давхарх нь овоож тоож гарч ирсэн байдлыг бид нэр ургацаг үүссэн байна гэж хэлдэг. За тэгээ ургацгийг бас өөрөөр полип гэж нэрлэдэг. За ургацаг полип хоёрыг солонгосоор юнжун гэдэг байгаа хоёулаа адилхан утгатай байгаа шүү. За тэгэхээр бид нар цөсөндөө ургацагтай эсгээ яаж мэдэх вэ гэхээр за сүүлийн үед бол ерөнхийдөө бид нар бүтэн биеийн вакцины шинжилгээ гэж маш их өгдөг болчихсон. За эрт илрүүлэх шинжилгээ гэх мэт шинжилгээнүүд өгөхдөө бид нар хэвлийн эхо шинжилгээ гэж өгдөг шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө энэ хэвлийн эхо шинжилгээгээр санаандгүй байдлаар цөсөндөө ургацагтай байна гэж маш их онцлогддог болсон байгаа. За тэгэхээр цөсөнд нь ургацаг байгаа хүнд ямар шинж тэмдэг зовир илэрдэг талаар бас маш их асуудаг. За тэгэхээр ерөнхийдөө бол цөсний ургацагтай хүнд тэр болгон шинж тэмдэг зовир илрээд байдаггүй. Өөрөөр хэлбэл шинж тэмдэггүй зовиргүй байх нь илбэг байдаг гэсэн үг. За тэгэхээр манайхан цөснөөс болоод өвдөд байна. Цөсний өвдөлт өгөөд байна гэд хүмүүс хэлээд байдаг. За энэ ямар тохиолдол байгаад байдаг вэ гэхээр тухайн хүмүүс цөсний чулуутай байгаад за тэр цөсний чулуу чинь цөсний хүйдэндээ байж агаад одоо бид нар хоол идэхээр цөсний хүйдийг маань агшаад цөсөө гадагшлуулах үед тэр чулуу маань өвхөрч очоод цөснийхөө сувгийг бүгэлждэг. За энэ үед бол маш хүчтэй өвдөлтийг өгдөг. Одоо тэр чулуу маань буцаад цөсний хүйдээ рүүгээ өнхрөөд орчхоор одоо бүглэх юм байхгүй учраас өвдөлт нь амждаг. За тэгэхээр цөсний чулуутай хүнд бол иймэрхүү өвдөлт их өгдөг. Харин цөсний ургацагтай хүнд бол тэр болгон өвдөлт өгдөггүй. За яагаад тэгэхээр цөсний ургацаг маань цөсний чулуу шиг ингэж нааша цаашаа хөдөлдөггүй, өнхөрдөггүй учраас өөрөөр хэлбэл цөснийхээ ханад наалтцсан байдалтай байдаг учраас тэр маань нааш цааш яваад цөсний цоргыг бүглэн гэсэн үг биш яах нь вэ штэ. Харин цөсний ургацаг маань цөснийхээ хүйдийн амсар хэсэгт үүсчихсэн байгаа тохиолдолд цөсний хүйдийн амсар хэсгийг бөглөж болдог. За энэ тохиолдолд бол өвдөлт илэрч болдог. За тэгэхээр одоо цөсний ургацгийг эмчнэр маш их анхаарч авч үздэг. За яагаад гэхээр цөсний ургацаг гэж зүйл маань дотроо хавдарлаг болон хавдарлаг бус гэдэг хоёр янз байдаг. За хавдарлаг гэдэг нь юу юм гэхээр тухайн цөсөнд үүссэн ургацаг маань ямар эсээс үүссэн, ямар гарал үүсэлтэй вэ гэдгээсээ шалтгаалаад цаашлаа цөсний хавдар үүсгэж болдог. Тийм болохоор эмчнэр цөсөнд ургацаг үүссэн тохиолдолд тухайн ургацгийг анх онцлогдсноос нь хойшоо хянаад явдаг байгаа. За харин хавдарлаг биш ургацаг гэдэг нь дийлэнх нь холестерины гаралтай ургацаг байдаг. Энэ нь бол бидний амьдралын хэм маяг жингийн илүүдэлтэй холбоотойгоор үүсдэг. За тэгээд бид нар одоо ямар нэг байдлаар шинжилгээ өгöd хэвлийн хүндийн эхо шинжилгээ, компьютер томограф ч юм уу иймэрхүү шинжилгээ өгж байгаад цөсөнд ургацаг байна гэдээ онцлогдчихлоо. За тэгэхээр цөсөнд ургацаг байна гэж онцлогдлоо гэд цөсний хүйдийг шууд мэс заслаар авна гэсэн үг бол биш. За яагаад тэгэхээр би түрүүн хэлсэн цөсөнд үүссэн ургацаг маань хэмжээгээрээ томрох юм уу цаашлаад хавдар шилжих магадлалтай байдаг. Зарим хэсэг нь холестерины гаралтай буюу аюулгүй ургацаг байх нь бас илбэг байдаг учраас шууд цөсний хүйдийг авна гэсэн үг биш. Тухайн эмч таны цөсний хүйдэд үүссэн ургацгийн хэмжээ, хэлбэр, шинж чанар зэргийг харж байгаад тодорхой хугацаа өгөөд 3 сарын дараа, 6 сарын дараа, жилийн зайтай ч юм уу ингээд тогтмол хянаад явъя гэж хэлдэг. За тэгвэл цөсөнд ургацаг байлаа гэд яг ямар тохиолдолд нь цөсний хүйдийг мэс заслаар аваад байдаг вэ гэхээр тухайн улс орон бүрт өөрийн гэсэн мэс заслын удирдамж заалт гайдлайн гэж байдаг. Үүний дагуу мэс засал хийж одоо цөсний хүйдийг авдаг байгаа. За тэгээд цөсний хүйдэд ургацаг байхаар зайлшгүй мэс засал хийж цөсний хүйдийг авах заалт гэж байдаг. За энэ нь ямар заалт байдаг вэ гэхээр нэгдүгээр цөсний хүйдэд байгаа ургацгийн хэмжээ маань том байх. Өөрөөр хэлбэл 1 см-ээс дээш хэмжээтэй ургацаг байх юм бол за хоёрдугаард цөсний хүйдэд ургацаг байна гэд анх онцлогдоод
Тэгж онцлогдсны дараа бид нар 3 сарын дараа ч юм уу 6 сарын дараа эхо шинжилгээ хийгээд ургацгийнхаа хэмжээг хянаад явж байхад тухайн ургацаг маань хэмжээгээрээ томроод байх юм бол ерөнхийдөө цөсний хавдар руу шилжих маш өндөр эрсдэлтэй ургацаг байна гэж үзээд цөсний хүүдийг мэс заслаар авдаг. Тэгэхээр энэ хоёр тохиолдолд бол ер нь мэс засал хийж цөсний хүүдийг авдаг гэсэн үг. За тэгэхээр манайхан зөвхөн ургацгийн аваад цөсний хүүдийг нь үлдээчих болдоггүй мүү гэж асуугаад байдаг. Тэгэхээр бид нар ходоод болон бүдүүн гидсэнд ургацаг үүсгэхээр ходоод бүдүүн гидсний дурангийн шинжилгээ хийгээд хийж явах явцдаа тухайн ургацгийг авах юм уу? Тухайн ургацгаас эдийн шинжилгээ аваад хортой юу хоргүй юу гэдгийг бид нар шинжилж болдог. Харин цөсний хүүдийн ургацгийн хувьд бид нар ходоод бүдүүн гидс шиг дотор нь ороо шинжлэх боломж байдаггүй. Тийм болохоор цөсний хүүдийг мэс заслаар авч ээж авсан цөсний хүүдийгээ одоо эмгэх судлалын шинжилгээнд явуулж ээж өөрөөр хэлбэл эдийн шинжилгээ хийлгэж энэ ургацаг маань хортой юу хоргүй юу гэдгийг 100% эцсийн байдлаар онцлох боломжтой байдаг. Тийм болохоор бид нар цөсний ургацгийг аваад цөсний хүүдийн үлдээн гэсэн юм бол байхгүй байх нь байна. Цөсний ургацгийг хүүдийтэй намд авдаг байгаа. Үүн дээр нэмээд энэ ургацаг маань хавдар үүсэх магадлалтай гэхээс илүү ерөнхийдөө хагалгаа хийлгээ цөсний хүүдийг авахулсан дээрээ гэсэн тохиолдлууд бас байдаг. За өөрөөр хэлбэл зайлшгүй цөсний хүүдийг авахулах ёстой биш. Гэхдээ ерөнхийдөө хавдар болохгүй ч гэсэн эрсдэлтэй тохиолдлууд гэж байдаг. За тэгэхээр энэ эрсдэлтэй тохиолдлуудад ямар тохиолдол орд юм бэ гэхээр за нэгдүгээр цөсний ургацгаас гадна тухайн хүнд цөсний чулуу хамт үүссэн байх тохиолдол байдаг. За хоёрдугаарт тухайн хүний нас 50-аас дээш настай байх тохиолдолд, гуравдугаарт тухайн ургацгаас болоод тухайн хүнд өвдөлт өгөөд зовир өгөөд байгаа тохиолдолд, за дөрөвдүгээрт тухайн ургацгийн хэлбэр болон шинж чанараас бас хамаардаг. Энэ нь юу гэсэн үг юм бэ гэхээр солонгосоор бол үүнийг цөсөнд үүссэн ургацаг маань нэгдүгээр хүзүүтэй буюу Ю Кёнсон, хүзүүгүй буюу Му Кёнсон гэж хоёр хэлбэрт хуваачдаг. За Ю Кёнсон буюу хүзүүтэй гэдэг нь яад юм гэхээр тухайн ургацаг маань одоо ингээд цөснийхөө ханнаас хүзүү үүсээд ургацаг үүссэн байдлыг хэлдэг. Харин Му Кёнсон гэдэг нь хүзүүгүй цөсний хүүдийнээсээ уул хэлбэртэй шууд баран юм наалтцсан хэлбэртэй үүссэн байдаг. За үүний хүзүүгүй буюу одоо энэ Му Кёнсон хэлбэрийн ургацаг үүссэн тохиолдолд ерөнхийдөө хортой хавдарт шилжих магадaltaй байдаг учраас энэ тохиолдолд бол ерөнхийдөө мэс засал хийгээд цөсний хүүдийг авдаг байгаа. За мөн дээрэс нь олон ширхэг жижигхэн ургацгаас илүү ганцхан ширхэг ургацаг байх нь хортой байх эрсдэлтэй байдаг учраас энэ тохиолдолд бас хаалгаа хийж цөсний хүүдийг авдаг. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү эрсдэлт хүчин зүйлүүд байгаад байх юм бол мэс заслаар цөсний хүүдийг авдаг гэсэн үг. За тэгэхээр эцэст нь одоо бид нэр цөсөндөө ургацагтай байлаа гэд шууд мэс засал хийгээд цөсний ургацгийг авдаггүй байх нь байна. Цөсний ургацгийг авдаг заалт нь болохоор өөрөө цөсний ургацаг том буюу 1 см-аас дээш хэмжээтэй. За хоёрдугаарт анх онцлогдсноос эхлээд хэмжээ нь жоохноор томроод байгаа тохиолдолд мэс засал хийгээд цөсний хүүдийг аваад бид нар энэ авсан цөсний хүүдийгээ эмгэх судлалын шинжилгээ буюу эдийн шинжилгээнд явуулаад эцсийн байдлаар энэ ургацаг маань хортой юу хоргүй юу гэдгийг оншилдог гэсэн. За үүн дээр нэмээд цөсний хүүдийг мэслэлээр ахуулж байгаа бас нэг том шалтгаан болохоор тухайн хүний сэтгэл зүйтэй бас холбоотой байдаг. За өөрөөр хэлбэл шинжилгээнд ороод цөсний ургацагтай гэдээ онцлогдчихоор тухайн хүн маань тэр мэдээг сонссноос хойш хоол боловсрохгүй байна, аюулхаад өвдөд байна гэдэг зовиоруудыг хэлээд эхэлдэг. Энэ ингээд цаашдаа хавдар болчвол яах юм бэ? Ахуулчих л да гэд үүндээ санаа зовоод бүр хитрхийг санаа зовоод байдаг хүмүүс байдаг. Тэгэхээр энэ хүмүүс бол бас мэс заслаар цөсний хүүдийг ахуулдаг байгаа. Зарим төрлийн хүмүүс болохоор цөсний хүүдийг ахуулах маш дургүй байдаг. Яагаад тэгэхээр цөсний хүүдийг ахуулчих юм бол одоо би ингээд өөх төстэй хоол идэхээр яах юм? Хоол боловсруулалт муудын штэ. Ямар хэрэг байсан энийг байлгаж яа л да гэдэг хүмүүс байдаг. Тэгэхээр үүн дээр бид нар юуг анхаарах хэрэгтэй вэ гэхээр цөс гэж зүйлийг бид нар цөсний хүүдэд үүсдэг гэж бодоод байдаг. Үгүй ээ, цөс гэдэг зүйл маань илгэнд үүсээд цөсний хүүдий рүү ороод одоо цөсний хүүдийгээс цөсний ерөнхий сувг руу ялгараад тэр маань 12 нуглаа гэз рүү ороод хоол боловсролтод оролцдог. За өөрөөр хэлбэл цөсний хүүдий гэдэг зүйлээс маань цөс маань үүсдэггүй байх нь шүү дээ. Илгнээс үүсдэг. Цөсний хүүдий тэгвэл ямар үүрэгтэй юм гэхээр илгнээс үүснэ цөс маань цөсний хүүдий рүү ороод одоо хүүдэд хадгалагдж байгаад хоол идэхээр ялгардаг. Тэгэхээр цөсний хүүдий маань цөсийг хадгалах болон өтгөрүүлэх үүрэгтэй байдаг. Тэгээд дээрэс нь бид нэр хаалгаанд ороод цөсний хүүдийг авчлаа гэд тухайн цөсний найрлага өөрчлөгдөх юм уу, хэмжээ нь өөрчлөгдөн, бага ялгарна гэсэн үг бол биш. Ялгардгаараа ялгарна, илгэнд үүсдгээрээ үүснэ. Хаалгааны дараа эхний 1-2 сар бол биеийн дасан зохицох гэж тодорхой хэмжээний гүйлгэх гэх мэт
өөрчлөлтүүд өгдөгч хаалгааны дараа тэр цөсний ерөнхий цоргоч нь аажмаар тэлээд одоо цөсний хүүдийн шиг багаар цөсийг одоо нарийн гиз рүү оруулж өгдөгөө гэсэн үг. За харин энэ үед анхаарах зүйл юу юм гэхээр мис цасалт ороод цөсний хүүдийг авахсны дараа нэг дор хитрхи хийдгээс зайлсхийх хэрэгтэй. Багаар идээд хахад явандаа 1-2 сар зарим хүмүүс тухайн хүний онцлогоос хамаарат жилж болох тохиолдол байдаг. Ийм хугацаанд багаар буцаад хаалганаас өмнө ямар байсан тэр хэмжээнд очдог, тэр хэмжээгээр иддэгэ гэсэн үг. За тэгэхээр бид нар цөсний ургацаг гэж зүйлийг хэрхэн яаж илрүүлэх, за хэрхэн яаж сэргийлэх вэ гэхээр та амьдралынхаа туршид хөвлийн эхо шинжилгээ гэж юмд ерөөсө хамрагдаж байгаагүй бол нэг удаа хамрагдаад үзээрэй. За тэгээд хөвлийн эхо шинжилгээ хийлэхдээ үлэн байж байхдаа хийлэх юм бол цөс маш сайн харагддаг. За яг тэгэхээр хоол идэхгүй байх юм бол тухайн цөс маань гадагшаа ялгарахгүй цөсний хүйдэндээ байгаад цөсний хүйдийн маань хангалттай хэмжээгээр тэлж өгсөн байдаг. Тийм учраас бид нар одоо бүтэн биеийн шинжилгээ өгөхдөө маргааш нь үлэн байгаараа гэж хэлдэг. За энэ үед бол бид нар эхо шинжилгээгээр цөсийг маш хангалттай харна гэсэн. Тийм болохоор хөвлийн эхо шинжилгээнд харуулъя, цөсөө харуулъя гэж байгаа бол хоол сойсон байдалтай хоол идэхгүй өмнөх өдөр нь хоолоо сойгоод маргааш нь очиод харуулаарай. За 2 дугаарт 50-аас дээш настай бол юмыг яаж мэдхүү нэг удаа хөвлийн эхо шинжилгээ хийлгээд цөснийхөө байр байдлыг нэг ажиллаж хэрэгтэй. За 3 дугаарт та жингийн илүүдэлтэй тарган байх юм бол за мөн дээрээс нь таны тусан дахь өөх тосны солилцоо алдагдсан, холестерины хэмжээ өөрчлөгдсөн ийм тохиолдол байдаг бол нэг удаа хөвлийн эхо шинжилгээнд харуулах хэрэгтэй. За мөн илэгний үрвсгэлтэй мөн таны аюулхаад за баруун арганы нумаар хаяа үе ерөнхийдөө өвдөд байдаг гэсэн түүхтэй байдаг бол нэг удаа очиод хөвлийн эхо шинжилгээнд хамрагдаад үзээрэй. Тэгэхээр манайхан цөсний ургацагтаа гэд онцлогдчихоор зарим нэг хүмүүс нь ерөөсөө тоодоггүй. За ургацаг гэж хүн болгонд л байдаг юм чи байж л идэв штэ аюул хүчтэй гэж тоодоггүй. Гэтэл бид нэр цөсөнд үүссэн ургацгийг заавал анхаарах ёстой шалтгаан маань энэ ургацаг маань цаашаа цөсний хавдар шилжиж болдог учраас ерөөсөө тоохгүй байж болохгүй. Эмч маань дахиж хизээ ирж эход харуул гэх нь тэр хугацаанд нь очиж заавал харуулах ёстой. Тэгэхгүй бол тэр ургацаг байна гэсэнгээ тоохгүй хайчаар тэр ургацаг битгий хэл тэрмээ цаашаа зөөвргүй явсаар хагаад хавдар болоод хавдар маань хүндрээд хүрээд ирдэг. За энэ тохиолдолд бид нар мис засал хийгээд цөсний хүүдийг авсан ч гэсэн цөсний хавдар гэдэг маань өөрөө маш хоруу чанартай, маш тавилан муутай хавдруудын нэг байдаг. За өөрөөр хэлбэл цөсний хавдартай гэдээ бид нар цөсний хүүдийг авчихлаа гэхэд хавдрыг авснаас хойш тухайн хүний 5 жил амьд явах хувь нь ерөөхдөө 10-аас 20% буюу маш бага хувьтай байдаг. Маш хоруу чанартай, маш муухай хавдар байдаг учраас хэрвээ та цөсний ургацагтаа гэдээ онцлогдсон бол нэгдүгээр цөсний ургацгийнхаа хэмжээг эмчээс асуугаад маш сайн тогтоож авах хэрэгтэй. За ерөнхийдөө 5 мм-аас доошоо байх юм бол тогтмол хянаад явдаг. За 6 сараас жилийн зайтай ч юм уу эмч тань хянаж яваад энэ маань хэмжээгээр томрохгүй байвал гайгүй гэсэн. За 6-аас 9 мм хэмжээтэй байх юм бол за ерөнхийдөө ойрхон зайтай хянана. Гэхдээ ийм хэмжээтэй байгаад дээрэс нь түрүү миний хэлсэн эрсдэлтэй зүйлүүд өөрөөр хэлбэл ургацаг маань чулуутаа авсарцсан эсвэл ургацгаас болоод та зовир өгöd байгаа. Дээрэс нь та 50-55-аас дээш настай иймэрхүү байх юм бол энэ тохиолдолд мис засал хийгээд цөсний хүүдийг авдаг байгаа. Харин цөсний ургацаг маань 1 см-аас дээш буюу том. Тэгээд дээрээс нь тогтмол хэмжээтэй томроод авах юм бол ерөнхийдөө шууд цөсний хүүдийг авахлах мис засал хийлэгдэг байгаа. Тэгэхээр бүгдээрээ цөсний ургацагтаа гэдээ онцлогдсон бол тоохгүй яваад иж болохгүй байх нь байна. Хоёрдугаар өөрийнхөө ургацгийн хэмжээг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Дараа явахад харуулахдаа хэмжээ нь өөрчлөгдсөн эсхийг мэдээд өөрөө чеклээд явдаг байх хэрэгтэй. Дээрээс нь нэмээд таны цөсөнд ургацгаас гадна цөсний чулуу хамт байгаа эсхийг дээрээс нь энэ цөсний ургацгаас болоод танд ямар нэг зовир өгöd байгаа эсхийг өөрөө маш сайн ажигладаг байгаараа ерөөсөө тоохгүй байж болохгүй. Эмч хизээ ирж үзүүл гэхнүү заавчгүй тэр хугацаанд нь очиж үзүүлдэг байгаарэ гэж зөвлөмөр байна. За тэгээ бүгдээнд амжилт хүсье. Баярлалаа.